За сайн байцгаана уу манайхаа. Өглөөний минь дахиад би байна. За юу ярих гэж байгаа юм бэ гэхээр би одоо өнөөдөр ер нь бол ингээд хүний бие тийм ээ ингээд янз бүрийн мессежүүд дандаа өгч өдөг. Гэтэ бид нар тэрийг анзаардгүй нэг мэтгэд маш их өвдцэн явж байгаа тийм ээ. Тэгэхээр би бол эмч хүн биш, одоо хоол судлаач биш, эмч ямар ч тийм хүн биш. Би зүгээр л өөрийнхөө амьдрал дээр гарч байгаа, өөртөө гарч байгаа юм өөрчлөлтүүдийг уншиж судлаад явж байгаагийн хажуугаар бас та нартай хэн нэгэн хүнд хэрэг болох болов гэж бодоод би ерөнхийдөө жоохон хуваалцах дуртай болоод байгаа. За өнөөдөр миний ярих гэж байгаа сэдв болохоор бөөрийн асуудлын талаар ярих гэж байгаа юм. Яагаад тэгэхээр одоо нэг сарын өмнөөс ч юм уу миний нэг юм шүн унтчихт миний булчин зангираадсан байхгүй юу? Булчин зангираал байсан. Яг хөө тэр үедээ би булчин зангирж яхад ингээл нэг ганц нэг юм уншсан чинь нөгөө магний потасиум дутагдахаар одоо булчин зангирдсан байна. За тэгээд нөгөө хүний биеийн ямар нэгэн тийм эрдэс бодис дутагдаа, шингэн дутагдахаар булчин зангирдсан байна гэж бодсон байхгүй юу? Тэгээ яг хөө магнийгаа нэмж уугаад одоо потасиумаа нэмж одоо хэрэглээд ингээ явж исэн чинь сүүлдээ нөгөө нэг даралтны асуудал гараад би чинь даралтныхаа эмийг сольсон. Тэгэхэд эмч надад гэсэн байхгүй эм сольсон болохоор бөөрн чинь асуудал гарч магадгүй, ойрхон дахин шинжилгээ инээ гэсэн. Би тэгээд нөгөө бас юм унших дуртай, жоох юм үзэх дуртай юм чинь тэгэл нөгөө хэд хэдэн өөрийнхөө үзэх дуртай докторууд байдаг байхгүй юу? Тэгээд доктор Миндигийн нэг подкастыг сонсч байсан чинь одоо бөөр өвдсөн байх эхний шинж тэмдгүүд гэж ярьж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө одоо бас л тэгж юм л да. Хүний бие организм бүх эд эрхтэн болгон өөр өөрийн үүрэгтэй байдаг тийм ээ. Тэгэхээр бөөр гэдэг бол одоо хорийг шүүлдэг шүүлтүүр юм байна л да. Бид нар бол тэрийгээ ч мэддэггүй. Ер нь бол би ч одоо хүний антом 10 жилд үзчихсэн. Гэхдээ одоо нэг яг ямар үүрэг оройлтойг нь сайн мэддэггүй л явсан юм байна. За тэгээд бөөр өвдсөн байх хэдэн шинж тэмдгүүд байдаг юм байна. За тэгээд ер нь бол эхний шинж тэмдэг тэр одоо булчин зангирах гэж юм. Тэр бол ерөөсөө эхний шинж тэмдэг юм байна. Тэгээд яг зарим хүмүүс нөгөө нэг юу хийж явах та тийм ээ мацаг барж явах үед бас булчин зангираа тэгж өвддөг юм байна л да. Энэ болохоор яг электролитэн дутагдаад одоо минерал усан дутагдаад снаас болдог. Зүгээр ердөө үед одоо нот шиг ингээ шүн унтчихт гинт ингээд булчин зангирах бол эн чинь бас нэг юм одоо бөөрчин өрөвснээ ч юм уу шинж тэмдэг гэж үздэм байна. За тэгэхээр одоо энийгээ бас ингээд анхаарах юмнуудын нэг юм байна. Хоёрдугаарт нь болохоор хамгийн чухал юм бас ингээд одоо шээсээ бол байнга ажиглаж явах хэрэгтэй байна. Шүн дунд хэр их шээж байна тий. Тэгээд шээсэнд чинь цус байна уу гэдгийг бас харах хэрэгтэй байна. Энэ бол хоёрдугаар хэсэг нь байгаа. Одоо цус байх юм бол энэ бол маш аюултай гэж юм заяа. За тэгээд дараа нь өглөө осоход нь штэ. Одоо шээхэд заавалж өглөөж биш юм байна л да. Шээж байхад ингээд шээсэн чи хөөс байна уу гэж ярьж байна. Тэгэхээр ингээд ер нь одоо бид нар хөнгөнөөр одоо бяцсах те одоо шээх одоо өтгөнөө гадагшлуулах юм те бүх юм ажиллаж явах хэрэгтэй байна л да. Гадагшлуулж байгаа бүх юм та эн чинь биднэрт бол ямар нэгэн мессежийг өгөөд идэг юм байна. За тэгээд бас нэг сүүлийн юм нь болохоор ингээд өглөө босонгууд ялангуяа бөөр өвдсөний шинж тэмдэг одоо өвдсөн өөрчлөлт орсны шинж тэмдэг нь нүдний доогуур ингээд хавдаж эхэлт юм байна. Тэгэл би нэг ер нь бол яг үе нэг юм нүд жоохон авдартай юм шиг анзаарагдаал байдаг. Тэгтээ энийгээ болохоор нэг орой унтахтаа шингэн ууснаас болоод өглөө нүд тавдчихлаа гэж бид нар чинь өөрсдөө аюух онш тавьчихдаг. Тэгтээ яг үндэ болоод ингээд ямар шинж тэмдгүүд бидний бие дээр илрээд байна гэдгийг өөрсдөө аюух анзаарах хэрэгтэй юм байна хүмүүсээ. Тэгж байгаа тэрийг одоо жоохон судалдаг юм уу? Одоо тэгээд уншд юм уу? Эсвэл эмчээс асууд юм уу? Тэгэхээр биднүүсийн бие чинь ямар нэгэн одоо өвчнийг бодвол одоо урчлаад хилээд идэг юм байна. Тэр ихээр бид нар одоо бие мие үнэхээр анхаарах хэрэгтэй юм байна. Одоо тэг бүхэл юм чинь биднүүст одоо урчлан дохио өгдөг юм байна гэдгийг хэлэх гээд өнөөдөр тэгээд энэ яриа хийгээ сууж байгаа. Тэгэхээр одоо ямар нэг иймэрхүү өөрчлөлтүүд ажиглах юм бол бошгоо эмчтэр очоод одоо шинжилгээ өгөөрөө, цусны шинжилгээ өгөөрөө, шээсийн шинжилгээг өгөөрөө гэж тэр доктор Минди сануулж байсан шүү. За баяр та.